үндэсний фронтод нэгдэн ирээд одоо цаашдын зорилго чиглэлийн тодруулах зорилгоор энэ түүнээс гадна энэ мэдээллийн бас ард түмэндээ хүргэжээ гэсэн зорилгоор бид нар ингээд өөрсдөө санаачлагаараа энэ үйл хэргийг явуулж штэ тий. Тэгэхээр өөрийнхөө чиний хувьд бол одоо яах ёстой юм шиг санагдаад байна. Тэр бодлоос хаваалцаад. Ингээд зарим хүмүүс ярьдаг. Монголчууд бол одоо дандаа түүх яриад хоошоо ингээд яриад юм гэдэг. Ирээдүгөө харж амьдрах хэрэгтэй байна гэдэг. Тэр бол утгагүй байхгүй юу? Хуучин түүх гэдэг маань ирээдүг харах гэрэл واخгүй юу? Замаа гэрэлтүүлж явна шүү дээ. Хоошоо харж иж урд замаа гэрэлтүүлж явна шүү дээ. Тэгэхээр юу гэхээр за Чингис хааны Одоо би ер нь яавал зохилдог та хэлж өгч юм уу? Хаан эзэн та байлдан дагуулж дэлхийн техник эзэлсэн болохоор одоо Алан хиданаар дэлхийн техник засч болохгүй бах. Эр үгийн хуулиар хортныг устгаж эрдэм соёлоор сайныг синхруулж явбал таарна. Өөрөөр хэлбэл эрдэм хууль хоёрыг хослуулан энэрл сүр хоёрыг уялдуулсан цаг дэлхий дахин өн удаанаар амар тайван орших учиртай. Эрдэм хууль хоёрыг хослуулан энэрл сүр хоёрыг уялдуулна гинэ. Тэгэхээр таны үзэж байгаагаар миний хувьд хууль сүр нь арай хэтрээд эрдэм энэрл нь багадаад байна да. Чомэргэн чанчин бомбын хэлсэн үгийг сайтар тэмдэглэн аваад Монгол хятад хоёр үсгээр хадамлаар сийрүүл. Хожим сайтар хадгалан нягтлан бодож үзье. Мэдлээ хаантаа. 10 жилийн дайн самуун түмэн газрын цэрэг мордын довтлогооноор дайсан этгээд дарагдаж дэлхий дахин амар төвшин болох тийшээ хандаж байна. Тийм болохоор хаан эзэн та эртхэн нутаг орондоо буцаж ард сайд нартайгаан амар жаргалыг эдлүүл ямар үлээ? Нэрэн чиви ард түмэн ачуурсхийн төлөө алд биеийн алжаалан хайхралгүй явж ирсэн. Ховлган арш минь бүгдээрээ хамтдаа буцацгаая та. 1222 оны 12 дугаар сард Чингис хааны их зэрэг Монгол нутагтан эргэн ирлээ. Ингэснээр Монголын их зэргийн баруун зүг явуулсан аян дайн үндсэндээ дууссан байна. Чингис хаан хувилгаан мэрэгдийг өргөн хүндэтгэж эрдэм энэрл хайрыг эрхэмлж явахыг үр хойштоон захиж үлдээжээ. Чингис хааны хөвгүүд эцгийнхээ айлдварыг хэр сахиж мөрдөж байсан юм бол Өгөөдөө хаан дэлхийд хамгийн өгөөмөр хаан байснаар түүхэнд мөнхөрчээ. Годон хаан өөрийн хувилгаан чадлаар Ланжуу хувилгаан хотыг байгуулж түүхэнд мөнхөлжээ. Мөн хаан дэлхийн бүх шашин номлогчдыг хар хуруу мотон зоглуулан онлын мэтгэлцэн явуулж төр нийгмийг удирдах сонгодог ухааныг сонгон шалгаруулжээ. Хувлаа хаан төрийн бодлогоор бурхны шашныг хөгжүүлж хос ёсны төрийг төгөлдржүүлжээ. Хос ёсны төрийг төгөлдржүүлснийхээ яагаар халах монголчууд хувилгаан богдоон танин учирч 300 жил дахин шүтснээр 20 дугаар зуунд шашин төрийг хослон баригч Богд хаанд төрийг мандуулжээ. 1911 оны хувьсгалчт маань хувьсгалчт гэж ярьдаг. Одоо тухайн Богд хаан одоо Чимван ханд дөрж сайн оюун хон намнын сүрэн Манлаатар дамжин сүрэн зэрэг хайсангийн тогтохтой зэрэг 11 оны хувьсгалчт нэгдэж Монгол улсыг манжаас тусгаар улс болсныг зарласан. Бид бол дундад эргэн улс буюу Хятад улсаас өрсөж Хятад улс бол 12 сард 12 онд зарласан байдаг. Бид бол 11 оны 12 дугаар сарын 29-нд энэ Манчеттаас бол тусгаар улсан гэдгээ бол албан ёсоор дэлхийд дахин зарласан юм түүхт өдөр юм аа. Чингис хаанаас хойш бүх монголчуудыг нэгтгэх хүч ганцхан Богд Жавзан дамбад байна гэдгийг Орос, Хятад төдийгүй тухайн үеийн бүх дэлхий анзааран харж байсан юм. 1999 онд 9-р дүрийн Богд Жавзан дамб хотогт тэрээр Монгол газраа морилон ирж эртний лөндөнгийн дагуу Эрдэнэ 100 хийдэд цагийн хүрдний номлолыг айлдан сойрхожээ. Хувилгаан мэрэгдийг өргөн хүндэтгэж эрдэм энэрл хайрыг эрхэм үзэх үзэл нь эзэн Богд Чингис хааны төрийн жолоог атгах мөрийн хөтөлбөр байв. Чингис хааны дээр орших төр юу байв? Миний дээр төр бий. Төрийн дээр мөнх тэнгэр бий хэмээн айлдах эзэн Богд Чингис хааны айлдвар ямар учиртай вэ? Эрлийн үзүр маань явсаар эцэстэн юунд хүрэх бол? Юутайч зөв төрийн эрэлд мордож өнгөрсөн одоо ирээдүй 3 цагаар аялах сэтгэлгээний ажилдаа би дуртай.